Морин хуур дэлхийн нийтэд танигдсан хөгжим хэмээн Монгол хүн бүр бахархан ярьдаг. Эсхий гэрийн их шиг болж эрэгч төрийн хоймор залгдсан морин хуурыг урлахад ухааны уур, гарын дүүгээс гадна арга билгийн хослол чухал болохыг хуур урлаачид андахгүй. За манай Нялгавын жаргалан одоо эртээр үеэсээ бол их сайн хуурчдын дуучдын өлгийн нутаг. Тэгээ би болохоор одоо Баян жаргалан Нялга сумын хаан одоо 3 дахь үеийн одоо хуурч байгаа миний хүү одоо улс ардын дуудгийн жуулга Эрдмийн театрт одоо морин хуур тоглож байгаа. Тэгээд одоо нийтдээ нэг одоо миний мэдж байгаагаар 4 дахь үе байна да. Тэгээд би одоо хүүхэд байгаасаа эхлээл одоо уртл морин хуур тоглож байна. Төв аймгийн одоо Монгол хургатан театрт морин хуур тоглодог. За хажуугаар нь энэ сайхан морин хуурынхаа өв соёлоос одоо суралцаж одоо энэ боржигн хуурын одоо тийм хийц арайтай ганган байдаг тийм сонин шийдлүүтэй байдаг. Тэр талаараа бас нэлээд гайгүй одоо урлахыг хичээж ажиллаж байгаа. Морин хуурын хоёр жавхуцыг арга бэлгийн жавхуц гэдэг. Нарийн жавхуцын бэлэг хялхас гэх бөгөөд сайн морины сүүлээр хийдэг бол бүдүүн жавхуцын арга хялхас хэмээн нэрийдэж азарганы сүүлээр хийдэг ажээ. Ер нь манай боржигн хуурын миний л ойлгож байгаагаар одоо тэр гол онцлогууд нь гэхээр одоо миний мэд хүүхэд байхад би ерөнхийдөө нэг 7-8 настай хүүхэд одоо босоогоор одоо зогсож байгаа тоглолцдог байсан. Тэгэхээр их л өндөр том хуурнууд байсан юм. Тийм гэрээ ханд бараг л бүтнээрээ таарч яадаг тийм. Одоо толгой нь хөдөлдөг, жих нь хөдөлдөг, нүд нь хөдөлдөг, хил нь хөдөлдөг тоглохоор тийм их гой хуурнууд их олон альд байдаг байсан. Одоо ч гэсэн манай Баян жаргалан ер нь ялгах юм бол ер нь маш их хууртай шүү дээ. Уртын дуучид сайтай. Энэ манай боржигчууд ч ер нь эртээрээсээ л юм бас нэлээд ганган гоё хууранд одоо усууд их одоо дуртай сонирхолтой тийм. Одоо тэдний хуур гоё, тэдний хуурны одоо нүд нь хөдөлдөг, чих нь хөдөлдөг ч гэдэг юм уу. Тэгээд тоглохоор одоо толгой нь хөдөлдөг энэ төр гээл тийм. Одоо үлгэр дөмөг шиг их гоё яриатай л байдаг байсан. Тэгээд одоо би ч гэсэн бас энэ хуурыг бас нэлээд тийм гоё бас нэг энгийн зүгээр тоглож байгаа хуурнуудаас хараа нэг айлд байгаа хуурнууд сайхан гоё байх одоо тухай тэгж бодож хийж байгаа. Манай одоо улс хувьсгалын 30 жилийн ой гэдэг чинь одоо 51 ой юм да. Тэгээд бүх ордны урлагийн үзлэгийн одоо наадмаас алтан медаль аваад морин хуур хөгжмийн гоцлолоор одоо тэр үед ардын дуу тоглож ирсэн багтаа бодвол. Тэгээд нэгдүгээр өрөнд ороод одоо 1000 төгрөгөөр шагнуулаад тэгээ 1000 төгрөгөө өртөлдсөн чинь ер нь их мөнгө өртөлдсөн ер нь өвөр түнтэйгээд байсан гэл их тийм бахархалтайгаар ярьдаг байсан. Тэгээд би 6 настайгаас эхлээл аавынхаа хуурны одоо хялгасыг ураал эхэлсэн дээ. Тэгээд 8 дугаар анги төгсөөд 16 та хүүхэд ээж маань одоогийн Төв аймгийн хөгжил драмын театрт 16 настай хүүхэд. За энэ нөгөө нэг одоо Гомдрж гэдэг хүний чинь хүү шүү дээ. Одоо энийг одоо хуурч олгож аваа гэж авчиж өгчээсэн. Тэгээд одоо болтол одоо 89-оос одоо болтол гэдэг чинь одоо 30 жил одоо морин хуур тоглож байна да. Тэгээд тав хүүхдээ сайхан одоо боржигны сайхан жон татъя.